За яцхан. За тэгэхээр 5 сарын 27-ны өдөр ямар ч сан үндсэн дугаархаас өмнө дугаар орж байгаа бол за энэ ямар нэгэн байдлаар airdrop-ийн бичлэг юм уу? За Binance-аар орж байгаа шинэ төслүүдийн талаар төслүүдийн танилцуулга видео бол байдаг. За тэгэхээр хэдүүлээ бас нэг жижигхэн төслийн танилцуулгатай танилцаад за араас нас жижигхэн бас техник шинжилгээ явъя гэж бодож байна. За тэгэхээр шинэ төслүүд бол Binance дээр ардасаа гарсаар байна. За ингээд та бүхэн More дээр дараад launch pool руу дарах юм бол Huma гэсэн төсөл гараад бол дууслаа. 3 өдрийн туршид энэ project-ийн airdrop-д хамрагдах буюу за та бүхэн BNB pool болон FTUSD болон USDC-гээр мөнгөө мэдээж pool руу оруулсан багтаа. За энэ pool руу оруулна гэдэг та бүхэн ойлгож байгаа бол за таны wallet-д ямар нэгэн байдлаар USDC болон FTUSD BNB байх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр гурлаа байх хэрэгтэй гэвэл мэдээж үгүй, аль нэг нь байвал болоо. За тэгэхээр та энэ хоёрын хувьд ерөнхийдөө бол stable coin гэж явдаг учраас харьцангуй риск бол багатай. За харин илүүтэйгээр нөө Binance дээрээсээ hodler airdrop-ыг бас давхар хамт аварна гэж үзэх юм бол BNB pool буюу та бүхэн Binance-ийн wallet-н дээр BNB гэсэн токеныг аваад хадгалсан байх шаардлагатай. За миний хувьд бол BNB-гээр хадгалдаг. За total BNB pool airdrop дээр бол иймэрхүү хэмжээний Huma гэдэг токеныг бол өгсөн байна. За мэдээж localж байгаа буюу stake хийгдэж байгаа coin болохоор BNB байна. За хугацааны хувьд бол 3 хоногийн хугацаанд таны BNB өгөл түүждэг. За энэ бол airdrop-ийн нийт хэмжээ. За BNB-ийн localсан хэмжээ нийтдээ 19 сая BNB localогдож энэ төсөл рүү орж нийт хүмүүс цагийн хугацаанд тэрхэд хамгийн макстай ийм хэмжээний Huma гэдэг токеныг олборлож өөрийнхөө wallet-д авсан байна гэсэн үг. За ерөнхийдөө тэгэхээр цагийн хугацаанд 295 мянган Huma гэдэг токеныг олборлож чадж байгаа бол мэдээж энэ тоо хэмжээ их байх тусмаа Huma гэдэг токены ханш төдий чинээ бага байдаг. Яагаад гэвэл хүмүүст маш хэмжээгээр тарааж байгаа, маш олон тоо ширхгээр өгж байгаа учраас мэдээж ханш бага байдаг. Тэгэхээр энэ маань бол хамгийн дээдлэлтэй 0.1-ээс 0.1-ээс 0.1 за энэ дэгдэг 60 гэсэн түвшинлөө дээшээ хүрээд одоогийн байдлаар бол за одоогийн ханш нь бол энэ дарагч чинь те. За иймэрхүү байдалтай арилжаад гэж байна. За тэгэхээр хэдүүлээ за ханшийн хувьд илүү ярихаас илүүтэйгээр за хэдүүлээ энэ токеныг ер нь бол авахаасаа илүүтэйгээр мөнгөөрөө мөнгө олё гэдэг утгаараа BNB-гээр хадгалаад эсвэл FTUSD-гээр хадгалаад эсвэл USDC буюу за энэ coin-уудаа зүгээр хадгалсныхаа хариуд авж байгаа reward гэж бараг одоо хадгаламжинд мөнгө хийгээд хүү авдаг ч тэрэн шигээ бараг хүүгийнхаа өгөөжийг авж байгаатай адил хэмжээний учраас энэ токенүүдээр илүү үнэгүй зардал буюу те ямар нэгэн байдлаар мөнгө гаргаж авахгүйгээр үнэгүй байдлаар авах боломжийг бол launch pool болон за launchpad, launch pool, за hodlers airdrop гэдэг төслүүд маань бидэрт ийм гоё даваатлаг өгөл өгч ийдгөө. За та бүхэн ямар нэгэн байдлаар Binance руу нэвтрээд харах юм бол за энэ төсөлд та орсон бол таны оруулсан BNB болон таны олборлсон Huma гэдэг токены тоо хэмжээ ширхэг гэн энд харагдана гэсэн. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө Binance ID-гаараа нэвтрээд логин хийгээд орох боломжтой. За мэдээж энэ төсөлд орохын тулд юу шаардлагатай вэ гэхээр мэдээж та Binance дээр бүртгэл үүсгэсэн байх хэрэгтэй, KYC-га хийсэн байх хэрэгтэй. За дээр нь BNB мүү, FTUSD эсвэл USDC гэсэн токенүүдийг тодорхой хэмжээнд аваад wallet-д байлгаж явах хэрэгтэй гэсэн үг. За энэ төслийн ерөнхийдөө PayFi гэдэг төслийг бол PayFi гэдэг зүйлийг бол нэлээдгүй ярьж байгаа юм билээ. За тэгэхээр энэний white paper-ыг за мэдээж хэдүүлээ ингээд ороод уншвал за яагаад Huma юм бэ те? Яагаад Huma юм? За ингээд ерөнхийдөө бол энэний нөгөө ганц гол үндсэн концепц нь юу вэ гэхээр одоо нөгөө хэдүүлгийн олон ч дугаар дээр ярьсан ерөнхийдөө SWIFT гүйлгээ буюу за улс хооронд одоо олон улсын гүйлгээн дээр хэдүүлээ маш хэцүү дарамтыг учирдаг сте жишээ нь одоо Америк мөнгө явууллаа гэхэд хэд хоногийн дараа за эсвэл мэдээж арилжааны шимтгэлтэй одоо мөнгө шилжүүлж байхад л арилжааны шимтгэлүүд явдаг. За мэдээж гадны зах зээлээс хувьцаа бонд зэрэг худалдаж авъя гэдэг interactive broker руу ингээд шууд хандъя гэхээр заавал брокер компаниар дамждаг. Брокер компани танаас шимтгэлээ авна. Цаашаа олон улсын гүйлгэн дээр SWIFT гүйлгийнхаа шимтгэлийг дүүлнэ. Дахиад цаашаа худалдаа авалт гэдэг юм те. За ингээд худалдаа авлаа гэхэд буцаагаад мөнгөө татаад зарая гэхэд дахиад эндээс чинь дундын залуу буюу за middleman гэдэг нөхөр чинь ирж мөнгөний чинь commission гэдэг авчна. Буцаж Монголын брокер дээр шимтгэл төлнө. За брокер маань дахиж наашаа өгтөө шимтгэл тооцохгүй тухайн брокер өөр шийддэг. За тэгэхээр энэ олон саад давааг энэ онлайнаар буюу stable coin-оор шийдъя гэсэн
stable coin онлайнаар яг криптогоор гүйлгээ гэдэг энэ төслийг санаачилсан юм хума гэдэг төсөл юм л. Тэгэхээр энэ дээрээс ерөөсө хамгийн ганц харж байгаа ерөөсөө зүйл нь юу гэхээр ерөөсөө gone middleman. Энэ голын commission аваад байгаа нөхрийг байхгүй болгоё. За энэ дээрээс ерөөсөө олон улсын гүйлгээ хийлээ. Ерөөсөө 4-5 хоногүй, эсвэл 1-2 хоногүй. За ерөөхдөө цаг 2 цаг болдгоо. Тэгээ ерөөсөө шууд төлбөр тооцоогоо хийлээ. Олон улсын гүйлгээг нь явлаа. Харилцагч тал маань авлаа. За ийм байдлаар илүү олон улсын гүйлгээг илүү хөнгөвчлсөн stable coin буюу за энэ криптогоор орлого зарлах хийх энэ үйлдэлийг бол нэлээдгүй хөнгөвчлөх амбицтай тийм төсөл юм байлаа. За одоогийн байдлаар энэ төслийн токеныг харах юм бол ханшийн хувьд бол тиг 6 центээр арилжаалагдаж байна. За мэдээж та бүхэн сонирхож байгаа бол HUMA гэдэг токеныг Binance биржээс нэвтрээд за тэгээд арилжаа хийх боломжтой байх нэ. За одоогийн байдлаар HUMA за арилжаах боломжтой пэрүүд нь HUMA Try, HUMA BNB, HUMA USDC, HUMA FTUSD, HUMA USDT буюу за иймэрхүү ингээд 5 ийм хослоор арилжаалах боломжтой байгаад байгаа юм байна шүү. За ингээд ямар нэгэн байдлаар та ямар нэгэн хослоор арилжаагч бол бас мэдээж аль одоо stable coin дээр арилжаах сонирхолтой тэр болно чи бүгдийг нь Binance-аас бол шийдэд өгчихсөн байна. За мөн бас сонирхолтой нэг зүйл гэдэг нь та бүхэн бас BNB хадгалах юм бол мэдээж танаас арилжааны шимтгэлээс бууруулж өгдөг давуу талтайгаа Binance дээр. Тэгэхээр өнөөдөр Binance дээр арилжаа ямар нэгэн байдлаар хийдэг бол та BNB аваад түүгээрээ орлого олох боломжтой. За дээр нь арилжааныхаа шимтгэлийг бууруулах боломжтой. За мөн бас энэ дээр нэмэлт арилжааны шимтгэл бууруулах тип нь юу гэхээр за манай доор байгаа description дээр байгаа линкэн дээр дарж бүртгэлийн анханасаа үүсгэх юм бол за таны арилжааны шимтгэлийг бас мөн 20% өнгөлөх боломжтой байгаад байгаа шүү. За ингээд миний тайлбарласан тайлбар жоохон ойлгомжгүй байвал илүү бас Binance-ийн өөртөөх нь launch pool гэж юу вэ гэдэг талаар тайлбар хүсэх юм бол за энэ дээр launch pool-ийн тайлбар видео буюу за иймэрхүү байдлаар ингэж орно, ийм байдлаар хандна. За ингээд таны airdrop бол ийм байдлаар орно гэдэг байдлаар илүү дэлгэрэнгүй иймэрхүү бас хөрхөн анимашн маягтай тайлбарууд байгаа юм байна. Тэгээ тодорхой хэмжээнд та өөрөө мэдээж худалдаа авалт хийх гэж байна. Мэдээж өөрийнх нь аль биесний сайт руу ороод аппликейшн ажиллаж гин үү, яаж гин, цаашдаа юу хийх юм, за road map нь юу байна те. Энэ бол нэг судлаад илүү хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хүсмээр байна. За ингээд ямар нэгэн байдлаар та HUMA гэдэг токеныг сонирхож байгаа бол сайн судалгаа хийгээрэй. Худалдаа авалт хийж байгаа бол мэдээж ашигтай байх болтугай. За ингээд энэ удаагийн жижигхэн мэдээлэл хүргэсэн видеого дуусгая. Тэгээ доор та бүхэн бас гоё комент үлдээгээрэй. Мэдээж манайх Binance-тай хамтарч ажилладаг хүрээнд энэ хүү видео хийж байгаа учраас бас гоё комент өчгөн бол баярлалаа шүү. За баярлалаа баяртай.